За өнөөдөр багш нь та нарт дүрслэх урлагийн хичээл орно. Багшийнхаа асуултанд хариулахдаа гараа өргөөд хариулна шүү. За юу. За хүүхдүүдээ одоо дараах хоёр зургийг ажиглаарай. За аль гацуур нь илүү тод харагдаж байна? За яагаад? За өөр бодолтой хөхтэй нү? За азгүй. Их өнгөөр орсон. За зүйтэй. Өөр. За англиун. За өөр. Зүйтэй. За тод өнгөтэй гэсэн. Өөр ямар хариулт хэллээ? За олон өнгө орсон гэсэн те. Олон өнгө орсон. За өшөө эсрэг байна гэсэн те. За зүйтэй. За тэгвэл гацуурны юу илүү тод харагдаж байна? За саран жаргал. За янжлаа. Шар юу юм? Шар юу юм? За улаан дэвсгэр. За шар улаан өнгүүд илүү тод харагдаж байна гинэ. За тэгвэл энэ ямар амьтан бэ хүүхдүүдээ? Зүйтэй. За тэгвэл та нар багштай үндсэн 3 өнгийг нэрлээд өгчих. За ямар 3 өнгө гэдгийг? За шар ямар өнгө вэ? Зүйтэй. За эдгээр маань үндсэн 3 өнгө байна. За одоо багш нь та нарт сурагчийн дэвтэр тарааж өгсөн байгаа. Сурагчийн дэвтрээ нээ. За сурагчийн дэвтрээ нээгээд сурагчийн нэрээ бичээрэй. За сурагчийн дэвтэрт ажиллахдаа багшийн зааврын дагуу дараагийн дасгалуудыг алхамаар хийн шүү. За юу. За дасгал нэгийн зааврыг хэн бусдаа тод чангаар уншиж өгөх үү? За эдрээ уншия. За тэгвэл будаж эхлэе. За зааврыг сая юу гэж хэлсэн? За бодоод эхлэе. За өнгийн харандаага бэлдээрэй. За яст мэлхийний хуйгийг үндсэн өнгөөрөө будахдаа нэг нүд дандаа алгасаж будна шүү хүүхдүүдээ. За нэг нүд алгасаж будлаа. Ямар өнгөөр гэлээ багш нь? Заавраа уншия. Дахиад нэг уншия. Яст мэлхийний хуйгийг үндсэн өнгөөр будаарай. Зүйтэй үндсэн 3 өнгөөрөө будна. Зүйтэй. Одоо зүйтэй нэг нүд дандаа алгасна. Одоо энд ямар өнгөтэй байна? За хийгээд болчихлоо гэж үзвэл гараа өргөж багштай хариу мэдэгдээрэй. За хонгор зүйл дууссан. За дууссан хүүхдүүд гараа өргөөрэй. За одоо өөрийн үнэлгээ хийх хүүхдүүдээ. Ажлын хуудасны дасгал бүрийн ард талд өөрийн үнэлгээ хийх байгаа шүү. Ногоон шар улаан гэрлэн дохио байгаа. За хэрвээ чи гүйцэтгэж чадсан бол ногоон гэрлийн ард тэмдэглэнэ. Хараахан амжаагүй бол шар гэрэл. Огт хийж чадаагүй бол улаан гэрлийн ард тэмдэглэгээ хийх нэ. За тэгвэл хэн гарч ирж яст мэлхийний хуйгийг бодох уу? За гараад ир. За баян баясгалан гараад ир. За чи яст мэлхийний хуйгийг яаж утсан? За эдгээр өнгнөөс сонгоод. За байрлуулчих яст мэлхийн дээрээ.
За та нарын хийсэндээ таарч ийн үү хүүхдүүд ээ? Яагаад юу тарахгүй вэ? Таарч ийн үү? Юу тарахгүй вэ? За дараалал хамаагүй хүүхдүүд ээ. Хаач байсан болно. За гол нь энэ яг 3 хоног орж юу та нарын ясны хэлхийний хоёрыг зүйтэй. За одоо бүгдээрээ дараагийн алхам руу орцгоё. За дасгал хоёрын зааврыг хэн чангаар унших уу? За сайхан заяа. Дугуй зүсийг үндсэн өнгөөр будаж давхарлан өөр үндсэн өнгөөр нэмж будаарай. За одоо бүгдээрээ үндсэн 3 өнгөө хооронд нь холиул ямар үг гарах юм бол. За одоо эхний дасгал хоёрын эхний шар дугуйг шар өнгөөр будъя. За шар өнгөөр будлаа. За дээрэс нь нэмээд нэг үндсэн өнгөө давхарлая. За жишээлбэл ямар өнгө гэж болох вэ? За улааныг зөө. За улааныг давхарлаж. За ямар үг гарч ийн? Улбар шараа. Яагаад улбар шар гарчав? За хин хиний дугуй улбар шар гарсан бэ? За харъя. За хүүхдүүдээ харъя. Яагаад улбар шар гарчав? За Тэмүүдрээ хэлээрэй. Юутай байсан бэ? Шар өнгөийг улаан өнгөтэй олдсон. За тэгсэн чи ямар үг гарсан? Улбар шар. Оо ямар сони юм бэ? За тэгвэл өөр өнгө гаргасан сурагч байна уу? За баян бясалган. За Өнгөийг чөнхөө өнгөтэй олцсон. тэгсэн чи ямар үг гарсан бэ? Оо за өөр өнгөнүүд гаргасан хүн байна уу? За одоо 2 болон 3 дахь дугуйн дээр туршилт хий. За сая бид нар улаан шарыг холсон, зарим нь улаан хөхийг холсон байна. За үндсэн 3 өнгөнүүдэд холиод бай. За одоо жишээлбэл ямар 2 өнгө байж болох вэ? Оо тий энэ мэдчлэн холиод будчих. За ямар өнгө гарч ийн? Оо за яагаад ногоон өнгө гарсан бэ? Оо ямар сони юм бэ? Ямар өнгөийг холсон гинэ? За өөр өнгө гаргасан хүүхд байна уу? За идрээ ямар өнгө гаргасан бэ? Ямар 2 өнгөийг холсон бэ? Оо зүйтэй. Өөр Улаан цэгэр хоёрыг нийлүүлээд жинлийн өнгө гарсан. Оо ямар сонирхолтой юм бэ? Улаан цэгэр хоёрыг холиход ямар өнгө гарч ийн гинэ? Чирнэлийн ягаан буюу нийл ягаан өнгө гарч ийн. За зүйтэй. За тэгвэл одоо бүгдээрээ цаасаа өргөе хүүхдүүдээ. За хийж дуусвал цаасаа бүгдээрээ өргөе. За багш руугаа харуулаарай. За зүйтэй. За одоо аргашаа харуулаарай. Найзуудаа бие биедээ харуулъя. Бие биедээ харуулъя. Аргашаа эргүүлээрэй. Зүйтэй. За одоо тэгвэл өөрийн үнэлгээгээ хий хүүхдүүдээ. Даалгавар 2 дээр өөрийн үнэлгээгээ хий. За одоо тэгвэл Ястмилхиний хуйгийг хэн гүйцээж бодох вэ? За энэ 2 өнгөийг болоход ямар өнгө гарсан тэрийг хэн бодхоо гүйцээж. За атгүй гараад ир. За өшөө хэн бэ? За сайхан заяа гараад ир. За чи энэ 3-аас сонгоч. За. За одоо энийг байрлуулчих. За багш нь скотчор. За одоо хүүхдүүдээ та нарын хийсэндээ таарч гин үү? За дасгал 2-ын Б зааврыг уншаарай. За үүссэн өнгөөрөө дээрх ястмэлхийг гүйцэн будаарай гэж энэ Б заавар маань. За ястмэлхийгээ гүйцээгээд будъя бүгдээрээ.
За нэгдүгээр дасгал дээр байгаа яс мөлхийгээ гүйцээж бодлаа. За дууссан бол хариу мэддэг дээр хин хамгийн хурдан бодох вэ? За хараа өргөрөө. Оо зүйтэй. За дууссан хүүхдүүд гараа өргөе. За одоо хүүхдүүдэд дараагийн хэсэг рүү оръё. За тэгвэл энэ яс мэлхийний хуйган дээр байгаа эдгээр өнгийг маань өнгөний хүрд гэж нэрлэдэг. Энэ 6 өнгийг. За тэгвэл энэ өнгөний хүрдийг гүйцээж нах хүүхэд байна уу? За гараад ир. За хин гарч ирэх үү? За эрмүү амьдрал идрээ гарч ирээ. За өөр хин гарч ирэх вэ? Дахиад нэг хүүхэд. За тэнгис. За эндээс сонгоод байрлуулчих. За өнгөний хүрдээ гүйцээлээ. За хүүхдүүдээ. За ажиглая. Энд ямар нэгэн алдаа байна уу? За хэн алдааг засах уу? За ангилуу. За одоо зөв болсон уу хүүхдүүдээ? Оо зөв болцсон уу? Ажиглая. Зөв. Оо зөв. За маш сайн. За одоо тэгвэл ямар өнгөний эсрэг тал ямар өнгө байна вэ? За ажиглаад харъя. За хин хариулах уу? Ямар өнгөний эсрэг ямар өнгө байна? За баян эсгэлэн. За өөр идэр. За тэнгис. Уран туяа. За хэлээрэй. За өөр хин хариулах уу? За тэгвэл самбарт эдгээр өнгийг эсрэгээр нь хэн холбох уу? За гараад ир. За Тэмүүтэр. За оюу. За тогтох эрдэнэ. За эхний өнгийг холбочих. Харж агаад. За зүйтэй. За тэгвэл ингүүл ямар болох юм бол тоо. За суучих. Оо сайн. За тэгвэл өнөөдрийн хичээлээр бид эсрэг өнгийг ялган таньж бүтээл хийж сурнаа. За одоо хүүхдүүдэд дэлгэц рүү анхаарлаа хандуулаарай. За дараах туршилтын зургийг анхааралтай ажиглаарай. За энэ зургийг ажиглаад чамд ямар сэтгэгдэл төрж байна? За хэн бусдаа тайлбарлах уу? За бодчих. За гараа өргөд хариулъя. За баян бясалган. Энэ хоёр өнгө нь бие бинийгээ тод хандуулж. За аль хоёр өнгө? Босаа чинхэн. За өөр эрмүнэ. За зүйтэй өөр хин бэ? За ачгүй хариулах уу? За хариулчих.
Цод өнгөлөд нийлчээр бас гадгаа. За, өөр хин хариулах уу? За, ямар эсрэг өнгө байгаа энд? За, хин хариулах уу? За, сайхан заяа. Улаан ногоо. Оо, зүйтэй. Англиун. Хөгч чингэр утас. За, оюу. Чимээний ягаан шар. Зүйтэй. Төгөлдөр. Чимээний ягаан шар. За, тэгвэл энэхүү зурганд сонирхолтой санагдаж байгаа зүйл байна уу та нарт? За, юу сонирхолтой санагдчихэ? Өнгөлүүдийн нэмгүүд ингээд цод өнгө биш дандаа хар бор өнгө гарч. За, тэгвэл багш нь та нарт сонирхолтой туршилт харуулъя. За, багш руугаа анхаарлаа хандуулж байгаарай. За, багшд нь усан будаг байна. Ус байна. За, тэгвэл багш нь эсрэг хоёр өнгийг холъё. За, та нар багштаа нэг өнгө хэлчих. За, улаан ногоо. За, улаан өнгийг багш нь авлаа. За, улаан өнгийг ус руу холлоо. За, дээрэс нь ямар өнгө нэмэх вэ? За. За, энэ дээр их устай болохоор ингэ гэнэ үү? Багш нь За, ямар өнгө үсэж ийн энд? Өөр. Энд тодорхой өнгө үсэж ийн үү? За, ямар сони юм бэ? За, дараагийн туршилт. За, тэгвэл дараа нь ямар хоёр өнгийг холж үзэх вэ багш нь? За, өнгө хэлээрэй. За, наашаа хэлж байгаарай. За, багш нь цэнхэр өнгө авлаа. Цэнхэр буюу хөх өнгө тийм ээ? За, холцсон ус ямар өнгөтэй болсон? За, одоо ямар өнгө нэмэх вэ? За. За, ямар өнгө үсэж ийн? Оо, зүйтэй. За, тэгвэл хоёр эсрэг өнгийг холиход юу үсдэг байх нь яах нь вэ? Зөв. За, тэг ямар өнгө гарч ийн? Хар буюу хэр гараад байна те? Хоёр эсрэг өнгийг холиход. За, эсрэг өнгөний маань гол онцлог энэ ах нэ. За, одоо бүгдээрээ дараагийн алхам руу орцгоё. За. Одоо бүтээлч үйл ажиллагаа. За, эхий гарын хуруутай хуудасаа нээчих. За, энэ дасгал дээр хосоор хамтран ажиллана. За, зааврыг хэн унших вэ? За, нэгэн чангаар уншаад өгье. За, сарын жаргал чангаар уншаад өг. За, одоо өнгөний хүрдээ ашиглаад эсрэг өнгөөр зохиомжлон будъя. За, будахдаа гарын хурууныхаа энэ хурууг ногооноор ботсон бол эсрэг өнгө нь юу вэ? За, энэ мэдчлэн хосоороо хамтран будчих. За, хин хамгийн хурдан будах юм бол за цуг. За, хосоороо хамтран. За, хэний баг төрүүлэх вэ? Багш нь харъя.
За зүйтэй гоё харагдчих шүү. За өөр өмнүүдийг сонгож болно шүү дээ. За одоо зохион билээ дахин давхцаж болно. Өмнүүд нь угаасаа дахин давхцаад байгаа зү. За гоё харагдчих шүү. Өстой гоё бодчих. За дууссан баг байвал багштаа бүтээлээ авчирна. Багш нь бүтээлийг самбарт байрлуулнаа. За аваад ир. За бодчихаа. За дараа нь хин юм бол доо хортлаарай. За. За багштаа бүтээлээ аваад ирээрэй. За одоо хүүхдүүдээ. За багшийн самбарт бүтээл байрлуулсан. За дууссан багууд материалаа өргөч. За хин дууссан. За одоо бус би видео харуулж харагшаа эргүүлээд. Зүйтэй. За одоо бүгдээрээ бүтээлээ ажиглая. За та нарын бүтээл ямар харагдаж байна? Ямар харагдаж байна? Зүйтэй яагаад гоё харагдаад байна? Зүйтэй. За гол онцлог давуу тал нь юу байсан юм бүтээлүүдийн? Зүйтэй. За одоо бүгдээрээ хийж байгаа юмаа төр орхиод хүүхдүүдээ дараагийн алхам руу орцгоё. За дасгал 4-ийн зааврыг хэн уншиж өгөх үү? За тогтх эрдэнэ чангаар. За дасгал 4 рүү орлоо. За бүгдээрээ хүснэгтээ нөхөх нь байна тийм ээ. Ямар эсрэг өнгөөр бүтээл хийсэн байна вэ? За энийг уншаад өгч. За хийгээд эхлэе. За дараах зурганд ямар эсрэг өнгүүд байна? Ажиглаарай. За ажиглаад хүснэгтээ нөхөн шүү. Зэвэл дээрээ.
Хүснэгтэй нөхөд бичээрэй, үзгээрэй. Хүснэгтэй нөхөд бичэн шүү дээ. За маш сайн бодож агаад өөрийн бодлоо бичгнэ шүү. За энд ямар хоёр эсрэг өнгө байгаа бичээрэй. За сайн бодож агаад бичээрэй. За дууссан сурагч байна уу? Гараа өргөөд багштай хариу мэдэгдээрэй. За бусдаа тайлбарлан ярихад бэлдээд сууж гараа хүүхдүүдээ. За хин тайлбарлах уу? За өөрийн хийсэн зүйлээ л ярина. Хин ярих юм? За сайхан заяа ярив. За. Нэхэр улсшаа. Них ягаан шав. За. Гол онцлог нь юу байсан бэ? Хин ярих уу? За. За нөгөө хоёр тав гэсэн харан гаргадаг. За. Өөр? За оюу. За өөр хин ярих уу? За Тэмүүтэр ярив. За өөрийн бичснээ л ярина хүүхдүүдээ. За юу нь маш тод харагдаад байна? Яагаад тод харагдаад байгаа юм бол? За. Өөр хин хийсэн зүйлээ бусдаа ярих бай. За гараа өргөөрэй. Би бинийг маш тод харагдуулдаг. Оо зүйтэй. Өөр? Арай өөрөөр хийсэн хүүхэд байна уу? За баян баясгалан. За хаана нь тодорхой он гараагүй байна? Зүйтэй. За өөр. Яагаад холихоор өнгө гарахгүй байгаа юм бол? Хэрвээ өөр өнгүүдийг холвол үүсмэл өнгө гарах болоо? Юу гинэ? За чангаар хэлээрэй. Эсрэг өнгийг холихоор нөгөө хар хуур өнгө болдог. Гол онцлог нь ердөө тэр байгаад байна тий. За ацгүй.
Айлууд бор өнгө гардаг. За олон өнгийг эдгээр өнгөнүүдийг бүгдийг нь холчвол бор өнгийг гарах болов. Ямар учиртай юм бол зөвхөн эсрэг хоёр өнгийг холиход эсвэл хэр харга үүсэх юм болов. Сая туршилтаар юу гэж гарлаа? Сая туршилтаар усан модгаар холиход за эрмүнэ чангаар хариулъя. За. Өнгийг хашиж бор гардаг. Оо зүйтэй. За өөр бодлоо хуваалцах хүүхэд байна уу? За тэгвэл даалгавраа хийж дуусчаад өөрийн үнэлгээгээ хий. За. Гүйцэтгэж чадсан бол ногоон гэрэл, хараахан амжаагүй бол шар гэрэл, огт хийж чадаагүй бол улаан гэрлийн ард талд тэмдэглэгээ хийгээрэй. За бүгдээрээ дуусчихсан уу? За дууссан хүмүүс гараа өргөе. Оо за. За зүйтэй. За тэгвэл бүгдээрээ өнөөдрийн хичээлээ дүгнэн ярилцъя. За эхлээд өнөөдрийн хичээлээр бид нар юу хийсэн бэ? Юу хийсэн? Юу ялгасан гинэ? Оо зүйтэй. За гацуурыг тод биш үү гэдгийг ялгасан юм байна, тийм үү? За аль нь тод байсан? За. За дараа нь юу хийсэн? Яаж утсан? За. За яст мэлхний хоёгийг эдгээр өнгийг юу гэж нэрлээд байсан? За чангаар хариулъя. Зүйтэй. За дараа нь юу хийсэн? Юу мэддэг болчихв? Энийг юу гэдэг хаалаа? Оо зүйтэй. За тэгвэл эсрэг өнгөө бүгдээрээ за сумаар зааж нэрлэе. За багшийнхаа заасан өнгөний эсрэгийг хэлээд байна шүү. За. Ногооны эсрэг. Зүйтэй. За эдгээрээс эсрэг өнгөө ялгаж мэддэг болсон. Дараа нь яасан? Чи энэ бүтээлийг хинтээ зүг хийсэн? Оо зүйтэй найзтайгаа хамтраад хийсэн. За. Тэгвэл одоо багш нь самбарт зураг байрлуулна. Та нар анхааралтай ажиглаарай. За. За зургийг анхааралтай ажиглая. За чи өнөөдрийн хичээлээр юу чаддаг болсон бэ? За бодъё. Багш нь 1 минутын хугацаа өгье. За ярихад би бусдтай ярихад бэлэн боллоо гэвэл гараа өргөөд багштай хариу мэдэгдээрэй. За гараа өргөсөн хүүхдүүд бусдтай тайлбарлахад бэлдээрэй. За 1-р ширээнээс хэн ярих вэ? За. Би өнөөдрийн хичээлээр эсрэг өнгөийг сурсан. Тэгээд эсрэг өнгөийг ингээд хайлангууд дандаа хар бор хэрэг гардаг гэдгийг хэлсэн. Тэгээд энэ хичээл амжилттай явагдсан байна. За өөр 1-р ширээнээс хэн ярих вэ? За 2-р ширээнээс байна уу? За ангилсан. Эсрэг өнгө ялгаж сураад өмнөний хурд мэдэж авсан. За өөр хэн ярих вэ? За төгөлдөр. Эсрэг өнгөийг ялгаж холих юм бол бор хэр харан гардаг. За өөр. За чөлөөтэй хүүхдүүд өөрийн бодлороо л ярьчих. Чи юу чаддаг болсон өнөөдрийн хичээлээр? Өнөөдрийн хичээлдээ би өнгөний хурд мэдэж авсан. Өөр
За яри. Өөр хэн ярих уу? За. Эсрэг өнгө болон өнгөний үрдийг мэдээлсэн. За өөр. Саран жаргал. Эсрэг өнгөийг тань мэдээлсэн. За өөр. Эсрэг өнгийг та нар яаж таньж мэдээд байна? Юунаас харж мэдээд байгаа эсрэг өнгийг? Өнгөний хүрдэд хитэн өнгө байдгийг. За. За өөр хэн ярих уу? Юу чаддаг болсноо? За тэгвэл за бүгдээрээ уншия. За хэр хар үүсдэг гэдгийг та нар юунаас олж мэдсэн? Ямар туршилтаас? Ямар туршилт хийлээ? Оо зүйтэй. Усан бодог холж энэ туршилтаас мэддэг болсон тий. Ямар нэгэн тодорхой өнгө үүссэн юм уу? За. За тэгвэл. За дараагийнх нь. Эсрэг өнгөнд биеэ харуулж авсагтай. За тэгвэл манай ангид эсрэг өнгөтэй ямар зүйл байна? За эргэн тойрноо ажиглая. За босоорой. Хаалганы хажууд байгаа. За. Эмчний зурагтай. Ногоон чинэл ягаан өнгө байна. За зүйтэй. Өөр. Эрмэн амьдрал. Шар ногоон. Зүйтэй. Өөр. За эргэн тойрноо ажиглая. За эсрэг өнгөтэй өөр. За тэгвэл амьдрал дээр юу байдаг юм бол эсрэг өнгөтэй? Амьдрал дээр юу байж болох вэ? Заавал ангид биш. Амьдрал дээр. Хувцас. За хариулъя чангаар. Хувцас. За ямар хувцас байж болох юм? Судалтай хувцас. За ямар өнгөтэй? Ногоон улаан. За өөр. За зөв. Өөр амьдрал дээр эсрэг өнгөтэй юу байдгийг? За өөр. Юуны гутал. За гутал гэхэд гутлын юу нь улаан байх юм? За тэгээд улааны эсрэг өнгө нь юу юм? Ямар өнгө? За ногоон нь юу ээж болох юм гутлын? Юу нээж болох вэ? За гих мэт. За ингээд өнөөдрийн хичээл маань дуслаа. Хичээлдээ идэвхтэй оролцсон хүүхдүүдтэй баярлалаа.